За энэ бол миний их цаг зарцуулж хийсэн юм байгаа шүү та нар. Тэгээ энэ нэр нь ямар учиртай вэ гэхээр нөгөө энэ нэршлүүд дээр жоохон сонин үзэгдүүд гарч ирээд энийг бодож хувцсыг нь олох гэж үзсэн байгаа. За тэгэхээр хараа. За яг нойтын хэрчгнөр гэж юу хэлээд байна гэхээр нойтын хэрчгнүүд нь болохоор амьсгал авах болон гарах үе сонсогддог юм байна. За авах болон гарах үе сонсогддог тийм ээ. Энэ болохоор амьсгалын одоо зам бронхиолууд бүгдэрсэн үед агаар одоо энэ бүгдэрчгсэн байгаа тэрс салс одоо юу гэдэг юм шүүрэл дундуур нэвтэрч орохдоо энэ агаар маань одоо энэ дундуур нэвтэрч орохдоо бөмбөлөг байдлаар тийм бөмбөлөг байдлаар одоо орж хагарах чимээг үзүүлдэг гэж бичсэн байдаг. За тэр үед бол гарч байгаа чимээг нойтын хэрчгнөр гэж нэрлэж байгаа. За тэгэхээр чи юу гэсэн үг вэ гэхээр мэдээж одоо энэ замд агаар орж гарч байгаа юм чинь авахд болон гаргахад чимээ сонсох нь ойлгомжтой байна. Тийм болохоор үнийг одоо яг манай багш нар хэлж байгаагаар нойтын хэрчгнэр юм биш үү. За окей. Энэ бол маргаангүй. За дараагийнх нь болохоор шажигнөр гэж яг юу хэлээд байна гэхээр яг хөө тийм бол ер нь бол байгаа заяа. Гэхдээ англи хэлэнд болохоор энэ хоёрыг нэгт гэж ялгаж үзэхгүй байгаа байхгүй. Зөв нэг нэршлүүдээр аваа явчихдаг юм. За тэгэхээр энэ нь болохоор яг ямар учиртай вэ гэхээр альвеол дотор ямар нэгэн шингэн оролцсон үед тийм ээ. За альвеол дотор шингэн оролцсон үед амьсгал авахд альвеол тэлэгдэх үед тэр шингэн маань одоо яг энэ бөмбөлөг хагарч байгаа юм шиг гинт тэлэгдэхэд чимээ гаргадаг. Пүк гэсэн тийм чимээ гаргах юм л да. За түүнийг бол бид нэр шажигнөр гэж нэрлэж байгаа зөвхөн амьсгал авалтын төгсгөл сонсогдно гэж байгаа тийм ээ. Яг гэвэл альвеол тэлэгдэхэд үүсэж байгаа юм чинь амьсгал авалтын төгсгөл үүсэх нь ойлгомжтой. За тэгэхээр гол сонирхолтой зүйл нь яагаад вэ гэхээр Монгол номнуудад одоо манай гомд орчлээ, гомсүрэн багш тэгээд оюун цэцэг мэцэг гэх багшийн номнууд дээр би ингээд харахад нойтын хэрчгнөр гэдгийг бол bronchi humidity bubbling rail гэж орчуулсан байгаа. За шажигнөрийг crepitation гэж орчуулсан байгаа байхгүй юу? За тэгтэл эдгээр нь жоохон зөрөөд байгаа маа. Яагаад зөрөөд вэ гэхээр англи номнууд дээр болохоор одоо ингээд дээш бүр дээшлээд харах юм бол за crepitation, rails, crackus гэдэг энэ нэршлүүдийг бүгдийг нэг гэсэн байгаа маа. Одоо жишээ нь хараа. Rails, crackus, crepitation бүгд ерөөдөө нэг зүйл гэж нэрлэсэн байна. Аль нэршлийг нь зүгээр interchangeable гэж хэлээд явчихсан. За жишээлбэл би энэ дээр нэг юм бичсэн байх хэрэгтэй даа. Тийм. За түрүүн бид нэр coarse crackus, fine crackus гэж нэрлсэн шүү дээ. Тэр crackle гэдгийг бол бид нэр east wing crackle, late wing crackle гэж нэрлэж болно. East wing гэдэг нь амьсгал авахд ингээд авч эхлэхэд л дуурайд эхэлчин гэсэн үг. Тэгээд бүр амьсгал авалтын төгсгөлд гарч гэдгийг нь хэлдэг чинь гэсэн үг. За тэгэхээр мэдээж east wing гэдэг чинь түрүү нөгөө бороо бүглэрсэн байхад бороохон цэрс цаас шүүрлээд үүрсэн байхад тэгэхээр бронхитийн үед гарч болох нь байна. За дээд гэдэг нь болохоор пневмоник үед гарч болох нь байна гэсэн. За тэгэхээр үүнийг нөгөө нэг east wing-ийн crackle-уудыг нь болохоор coarse crackus гэж нэрлэдэг байгаа. За late wing-ийн crackle-уудыг нь fine crackus гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр нөгөө crackle гэдэг нэршлиг нөгөө англи ном уншихаар crackle гэдэг нэршил гарч ирнэ. Тэнгүүт энийг яг хэрчгнөр гэж орчуулах юм уу? Шажигнөр гэж орчуулах юм уу гэдэг дээр санал зөвлөсөн баггүй. Тэгээд нэг багштай. Тэгээ яг ингээд уншаадсэн чинь мэдээж энэ чагнах үзлэгч нь бол дээр үед Орос хэлнээс орчуулагдчихсан байдаг. За тэнгүүт ингээд олон ном янз бүрээр орчуулж байгаа алдаа малтаа гарцсан байт юм яа. Crackus-ыг нэг багш нь шажигнөр гэж орчуулна гээл нөгөөх нь одоо хэрчгнөр гэж орчуулна гэдэг ч юм тийм сайн юм гарч ирсэн. За тэгэхээр энийг бол crackus нь ерөөсөө нэг зүйлээ crepitation, rails бүгдээрээ нэг зүйл. Coarse crackus гэдэг нь монголоор бол энэ юу байх нь шүү дээ. Нойтын хэрчгнөр, fine crackus гэдэг нь монгол хэлээр шажигнөр байна гэсэн. Тэгэхээр энэ нэршлүүдийг мэдээд авчих юм бол та зүйлд нь уушгины хичээл уншихад бас хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. За тэгээд ийм зүйл, ийм нэршил хэлчих гэсэн юм аа.